Зя та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Од мөндөр суг NTV-ийн золон Од мөндөр яда 83.3 107 хост толгойноор та бүхэндээ хүрж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн юундчээр Join Me. За өнөөдөр нь Eco Battery, FlowGo, Avandra бидэнтэй хамтран ажиллаж байна. За өнөөдрийн нэвтрүүлгээр бид 20 болон 21-р зуун нийслэлээр шилжүүлсэн болон шилжүүлж буй улсууд гэдэг энэ маш гоё сэдвийг бол барьж авсан байгаа. За ингээд надтай зүг Join Me цэгмийн компаниг үүсгэхээр цомрлог оролцож байна. Дремэнд. За энэ сэдв эхлэхээс өмнө яг энэ газар зөө тэгээ нийслэлүүдийн сэдвийг заяатайгаа ярьж байгаад үнэхээр одоо баяртай байгаад энэ олзуурхад энэ яг тэгэхээр манай заяаг хүмүүс нөгөө спорт талаас нь илүү мэддэг бол газар зүү дээр одоо бүр хамгийн өргөн бүр хоббирт судалдаг миний мэдих хамгийн өргөн мэдлэгтэй хүмүүсийн нэг бол яг одоо миний өөдөөс араас сууж манай заяа. За баярлалаа. Ийм одоо бүр дуртай сэдвэн бүр зүрхнийх нь бүр ходоодных нь бүрдээдэг ийм гоё сэдвийг одоо заяагаараа яриулах гад байж байгаа нь их гоё санагдаж байна. За нийслэл те ямар ч ус мэдээж нийслэлтэй байгаа. Нийслэл гэдэг нь тухайн улс орныхоо улс төр засгийн эрх мэдлийг одоо төлрүүлсэн ийм нэг хот байж тарах гэдэг нь те. Гэхдээ зарим тохиолдолд бол улсын нийслэл нь тэр засгийн болон шүүх засаглалын хамгийн том хот одоо байхгүй тохиол биш байх тохиолдол маш их байдаг. Жишээлх юм бол Нидерланд энэ одоо хамгийн сонирхолтой жишээнүүдийг нэг гэж явд юм байна л да. Амстердам ер нь бол яг үндсэн хуулийн дээр нь заасан нийслэл хот нь гэж явдаг. Хэрнээ яг үнэндээ бол Гааг бол хамгийн одоо бишээ Гааг нь үндсэн хуулиндаа заасан нийслэл нь хэрнээ Амстердам хамгийн том хот нь байх жишээтэй. Хүмүүс ер нь бол Нидерландын нийслэлийг Амстердам байхаа гэж андуурах тохиол байдаг байна шүү дээ. Яг иймэрхүү одоо жишээтэй улсуудыг бол албан ёсоор хоёр нийслэлтэй хот гэж явдаг юм байна. Энэ дээр одоо бид нэр цаашаа задлаад ярина. Зарим бүр ганцхан тохиолдолд 3 нийслэлтэй хот гэж байдаг. Тэр нь бол Өмнөд Африкийн улс байгаа дээ. Тэ? Өмнөд Африкийг би Өмнөд Африкт 10 дэлхийн ороор очиж ирсэн. Тэгэхэд манайх 4 нийслэлтэй чи би 3 гэж хэлсэн байхгүй тийм. Манайх 4 нийслэлтэй гэдэг. Одоо та 3 нь хэлж байгаа шүү дээ. Прetoria гэдэг байгаа. Тийм, Pretoria, Cape Town, нөгөөх нь Bloemfontein гэдэг юм байна тийм. 3 нийслэлтэй гэсэн чи Johannesburg-ыг манай нөгөө нийслэл гэдэг. Тийм. Хэлж ирсэн. Тэгээ 4 нийслэлтэй шүү дээ. Албан ёсоор бол 3 гэж авдаг. Өөрөөсөө бол 4 гэж авдаг юм билээ. Тийм байна тий. Johannesburg гэдэг нь болохоор Johannes Kruger гэдэг анхны ерөнхийлөгчийнх нь нэр юм билээ. Нидерланд нөхөр идэм билээ. Тэнийг өшөөнд нь ганхбаах дээр очиод ганхбаах чи үргэлжтэй аяллаа яриад явж исэн нэг тийм юм тохиол санагдаж байна. Өмнөд Африк гэсэн. За тэрэн шиг ер нь бол энэ одоо бидний зарим хүмүүс бол ингээд бүхэл бүтэн 3 нийслэлтэй улс дэлхий дээр байж байгаа гэдэг бол төдийлөн мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр нэг үндсэн ярианд орохоос өмнө ер нь улс орнуудын нийслэлтэй холбоотой сонирхолтой хэдэн баримт хуваалцчаад тэгээд цаашаа яг нэг нийслэл хотуудад дурдаад ярина манай заяа. За сонирн байх болов гэдэг үднээс нэг 15 тийм фактыг л одоо цуглуулсан байгаа тийм л та. Нэгдүгээр хамгийн өндөрт байрладаг нийслэл. Энэ бол Боливийн Ла-Пас гэдэг. 3650 дээр гэж байгаа байхгүй юу. Гэтэ ер нь Ла-Пас нь яг нөгөө үнэн хэрэгтэй бол Боливийн албан ёсны нөгөө нийслэл нь бол Сукре. Одоо Нидерланд ч байхгүй юм чинь. Нидерланд шиг тийм нөгөө Ла-Пас болохоор төрийн эрх мэдлийнхэн төвөнд байгаад байна тий. Тэгээд саяхан би ч одоо нөгөө Лас хотод зочилчаад ирлээ шүү дээ. Төвдийн нийслэл гэж байгаа. Тэгээд яг адилхан 3650 дээр байдаг. Гэхдээ одоо төвд маань өөрөө яг одоо өөртөө зас хорон тусгаар тогтсон улс гэж одоо тооцогдох байгаа учраас энэ Ла-Пасыг одоо хамгийн өндөрт гэж тооцдог юм байна. За хамгийн эсрэгээрээ хамгийн намд оршдог нь болохоор Азербайжаны Баку гэж. Энэ нь бүр далайн төснөөс доошоо 28 метр байдаг. Сонирм байгаа зү. Каспийн тэнгисийн ирэг дээр тийм. Каспийн тэнгисийн ирэг дээр гэж байгаа. За тэгээ хамгийн жижигхэн нийслэл гэсэн чинь Палау гэдэг улсын Ингэр улмууд гэдэг. Ингэр улмууд гэж одоо унших юм уу те. Ийм улс одоо нийслэлд байх нь 400 хүн амтай. 400 хүн ам гэхэлэр одоо манай сумаас ч жижиг юм байна шүү дээ тий. Зарим сум бол ийм ч хүн. Олон тарцсан арал хүн бахтай тий. Палау. Ийм байна. За тэгээд хамгийн хүйтэн нийслэлтэр бидний хайрт инхри хайрт Улаанбаатар хот маань ордог байх нэ. Гадаадууд бид нар тэгдэж манай Улаанбаатар Москвоос хүтчихлээр гайхаад идэж шүү. Бөөх тийм хүйтэн газар байд юм уу гэд тий. Олон хүнд ижилжсэн да. Хамгийн хүйтэн хот гэвэл өөр одоо Якут махбат явж байгаа шал өөр хотууд нэрлэгдэх баг. Яг нийслэл гэдэг утгаараа л манай Улаанбаатарууд хамгийн хүйтэн нийслэл гэдэгт тооцогддог байх нэ. За нийслэл шиг хэрнээ нийслэл гэдэгт болохоор Швейцарын Берн
Нийслэл шиг нийслэл биш те. Тийм нийслэл шиг хэрнээ нийслэл одоо биш тийм болсон. Federal City буюу Берн хотыг нэрлэдэг бахан тий. За тэгээд хамгийн эртний нийслэл гэсэн чинь бүхэл бүтэн 4,000 гаруй жилийн түүхтэй Сирийн Дамаск хот нэрлэгдэж байгаа. Агуу юм бэ тий. Ундаг байгаа шүү. Бүхэл бүтэн 4,000 жилийн турш одоо энийг нийслэл гэж тооцоод ямар нэг хөдөлгөөн хийхгүй ингээд байлгаж чадсан гэхэлэр үнэхээр Одоо христийн шашнаас урагшаа ахаа явчих шүү дээ тий. Одоо манай нөгөө хин зандаа чинь тэгж ярьдаг шүү дээ. Бүрчэн гоо марлын үед одоо ийм юм болсон байна гэдэг шиг их л эртний юм яригдах гэдэг. Одоо энд хот яаж үүссэн гэхлээр нөө том голуудын ирэг дээрээдэг. Одоо Сир, Дамаск л яг л нөө Тигр, Ефрат мөрний бас ингээд дагуу ингээд хотод үүссэн яг л тэр л байгаа байхгүй тий. Сурчлал үүссэн гэдэг. Тий, ер нь нийслэлүүд бол дандаа л усаал дагж байгаа л тий. Уст цэгээл дагаад байгаа. За нийслэл нь улсынхаа хамгийн том хот биш гэдэг дээр түрүү нөгөө ярьсан шүү дээ. Нөгөө Амстердам шиг одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC бол хамгийн том хот нь биш. Эдний одоо Америкийн нэгдсэн улсын хамгийн том хот бол мэдээж аль биесээр Нью-Йорк гэж байна. Энд чинь баг ихний 5-даа арай гэж орж байна уу? Хьюстон, Лос Анжелес, Чикаго ч Вашингтоноос том шүү дээ. Тий. Тэгсэн хэрнээ Вашингтон DC бол одоо Америкийн нэгдсэн улсын нийслэл гэж явдаг байна. За Австралийн Камбера бас 5 дахь том хот шүү. 6 дахь ч юм уу Камбера ч одоо ингэ бодохоор. Тийм хамгийн томдоо бол мэдээ Сиднейд ордог байна. Гэтэл Камбера том биш хот нь өөрөө нийслэлж байдаг. За Канадын Оттава бас нэрлэгддэг юм байна. Хамгийн том хот нь Торонто, Атал, Оттава нийслэл байгаад байна. За Бразилийн Бразилия тэр Сан Пауло гэдэг хот нь бол хамгийн том байтал Бразилия нийслэл байсаар байдаг байна. Энд гэхдээ нэг бараг нэг 5-6-д ордгууд юм бич. Одоо ингээд жижигхэн хөлөөр зөндөө байна л да. Одоо Нигерийн нийслэл одоо гарч ирэн тэ. Лагос ч Абужагаас хамаагүй том одоо Алмата биш тажиудалтай одоо Астанагаас хамаагүй том. Додомо гарч ирнэ. Одоо Ямусукро гарч ирнэ Котдивар ингээд зөндөө юмнууд. Энэ бол дандаа нэг 5-6-д бичигдээ. Одоо Австралид Камберагаас том хот Сидней, Мельбурн, Аделаид, Брисбен, за баг Перс том баг шүүнээс. Тэгэхээр баг 6-аар. Вашингтон ч бас нэг 5-6-аар очиж байгаа. Оттава гэхэлж одоо ингээд дахиад Торонто том, Монреал том те. Тэгээ баг Ванкувер ч том баг шүү баг ингээд тоолоод үзэх юм бол. Тэгээ одоо манай заяагийн ингээд шууд цээжнээсээ урсгаж байгааг хараад үнэхээр энэ хүний хамгийн одоо ярих дуртай хамгийн гоё сэдв нь байгаа гэдгийг хүмүүст анзаарч байгаа те. За хоёр нийслэлтэй бас гэдэг. Тэр түрүүн би нөгөө ярианыхаа ихэнд дурдсан Амстердам Гагийн одоо энэ байгаад шүү дээ. За нийслэлээ тусгаалan байгаа ус гэж байгаа. За саяхан манай сая заяа дурдчихлаа шүү дээ. Астана байж шүү дээ. Казахстаны Астана хот бол бүр ингээд зориуд яг за одоо яг энийг нийслэл гээд шинээр хөгжүүлээд ингээд одоо шин төсөл гэдэг шиг шинээр ингээд нийслүүдэд барьж байгуулсан улсуудын тоонд Бразилийн Бразилия, Австралийн Камбера, Пакистаны Исламабад. За тэгээд Мьянмарын Найпиодо гэдэг хот эдгээр нэрлэгддэг байх нэ. За тэгээд түр нийслэлүүдтэй ус гинэ. Тэ түр нийслэл гэдэг дээр нь болохоор Америкийн нэгдсэн улсын Филадельфи, Нью-Йорк, Принстон зэрэг хотууд нь бол нөгөө түр засгийн газар нь байрлаж исэн гэдэг утгаараа тухайн үеийнхаа одоо яг нь нийслэл гэж тухайн удаа нэг түр нэрлэгдээд явсан. Дай нийлэгдэж тийм. Тийм. Тэгэхээр энийхээ суурьшмал одоо биднээс одоо энэ Америкийн нэгдсэн улс хайрцангуй залуу ус тэр утгаараа тэр нөгөө засгийн газар нь байрлаж байгаа. Одоо бидний одоо түүхэнд болохоор хаана байна тэр нь тэгэл нийслэлтэй тооцогдоо явдаг шиг юм ижлэхэн жишээ аваад шүү дээ. За Франц байнаас дайны үед Виши хот руу бол нийснэ түрдээ нүгээ тэгээ буцаад ирж исэн байх жишээ нь яах нэ. За тэгээд яг одоо нийслэлээ бас шинээр ингээд нөгөө шин төсөл гэдэг шиг барьж байгуулж байгаа улсууд бас хэд хэдэн улсууд нэрлэгддэг юм байна. Жишээлх юм бол Индонезийн Жакартагаас Нусандара гэдэг хот руу бол нийслэлээ нүлэхээр зэгж байгаа тэр одоо бариад эхэлсэн байгаа гэдэг одоо байх нь. За Египтийн Каираас шин засаг захиргааны нийслэл гэдэг юм нэртэй хот руу нүүж байгаа юм байна. За Өмнөд Суданы Рамцэл хотоо ирээдүйн нийслэл болохоор бас төлөвлөж байгаа гинэ. Одоо бол Жуба гэж байгаа тийм. Жуба нь одоо Рамцэл хот руугаа одоо нүүхээр одоо яг энэ процесс нь явагдаж байгаа юм байна л да. За тэгээд хамгийн олон удаа нийслэлээ сольсон улс болохоор Орос. Москва, Санкт хоёрын хооронд л одоо тий нэг засгийн солигдол нөгөө дэгдгийн засаглалын хэлбэр солигдох үед л одоо за одоо манай улаантнууд гэдэг шиг тий большевикуд гараад ирлээ Москва руу. Одоо үгүй манай хаант ус ингээд Санкт гэл ингээд 7 удаа ингээд холцолцсон юм нэг сонин кейс байна. За хамгийн олон нийслэл хүн амтай хот гэсэн чи яг одоогоор бол Бээжин нэрлэгдээд байгаа юм байна. Токио нэрчин дээр дор орох явдсан шүү тий. Тийм байна. Тийм.
яг өнөөгийн одоо дата бол одоо Бээжинг нэрлээд байна л да. За тэгээд нийслэл нь өөр арал дээр байдаг бас гинэ. Шри-Ланкагийн за энэ нэр энэ өстө түргэл шиг манай заяа хэлнэ. За Коломбогийн хажууд Коломбо ууж нийслэлтэй. Одоо шинэ нийслэл нь Шри Жаявардена Буркотте гэж. Дээрээс нь дэлхийн хамгийн урт нэртэй бас нийслэл явж байгаа байна. Тэр. Тэ. Шри Жаявардена Буркотте. Ийм сонин нэртэй ийм байхan. За Филиппиний бас Манил болохоор бас нөгөө нэг нийслэл нь өөр арал дээр байж байдаг. Тусдаа арал дээр байж байдаг юм байна. За тэгсэн ч бүр хамгийн сүүлийн факт болохоор бүр сонирхолтой нь нийслэл ус гэж байна. Одоо ямар ч улс орны чинь үндсэн хуулийн дээрээ энэ улсын нийслэл инээ гэдэг ингээд нэг хотыг нэрлэж байгаа шүү дээ. Гэтэл энэ Науру гэдэг одоо дэлхийн хамгийн жижиг улсуудын нэг энэ болохоор албан ёсоор ямар нэг хотыг нэрлэвгүй харин нэг Ярен гэдэг дүүрэгт одоо нийслэлээ гэж тооцоо байж байдаг. Тэгээ Науру чинь 1960 онд дэлхийд нэг өнөө дотоодын нийт бүтцээр нэгд орчсон улс шүү дээ. Хамгийн ба эдийн засгийн хамгийн өрсөлдөлттэй. 60-аад онд. Тий 60-аад онд. Яг л нөгөө тэнд юу гэдэг нөгөө одоо байгалийн баялаг гэх юм уу да. Тэр арлаас нь одоо нэг би нөгөө нэрийг мартчихсан. Одоо нэг байгалийн одоо нэг юу авдаг. Тэгмэл тэрнээс л одоо ингээд арал тэр ингээд тоосон дарагддаг. Маш их мөнгө авдаг. Тэрүүгээр ингээд тансагласаар хагаад нөхдүүд одоо ингээд дэлхийн хамгийн ядуу улсууд нэг болцсон. Дандаа буруу өрөнгө оролтод хийцэн гэсэн үг байхгүй. Нөгөө баялагын хараал гэж. Баялагын хараал чинь жиггэн наавар байхгүй. Тийм байна. Утгаараа. Тэгээд энэ жижигхэн хараал маш гоё боломжтой байх боломж ямарсан. Тэгж алдчихээл. Юу нүртэл 60-аад он нааврууд ингээд шопингийг явж Азийн улсуудаар дандаа тип өгдөг алдартай $50 молор өгдөг. Зүгээр л худалдаа авал тэгээд кофе $5 кофе авлаа тип нь $50. Уу яах нь илүү том юм дээр л ирж байгаа юм бол хувцлууд ингээд авахлаар ингээд тип айгу өндөр өгдөг те. Бүр аарах жисэн юм. Бүр аарах жисэн болохоо нааварч. Дэлхийд нийт байсан гэж амар байгаа ч те. Тийм байна те. Хэдүүлээ нэг ийм 100 жилийн дараа Монгол гэж нэг ийм гоё нөөцтэй улс байсан. Тэгээд тухайн үед эдийн засаг нь хөгжижсэн. Одоо бүр хамгийн гээд яригдах үедээ бурхан минь. Харин тийм 2011 онд эдийн засгийн 17% өсөлтөд дэлхийд нийт төвчгчсэн. Манайч адилхан чи байгаа шүү дээ те. Ер нь тэгээд яриулаад ихсэн байгаа шүү дээ. Ихтэй цаал профессорууд юм уу кейс рүү ороод явцсан байна. Харамсалтай те. За ингээд 2021 зуунд нийслэлсэн гоё мэдээлэл өгсөн танд баярлалаа. За тэгээд манай нэвтрүүлгийн 2 ивент чинь нэг нь EcoSoft River гэж одоо хөнгөн авсархан батарей байгаа. За нэг бол Avandra компани оруулж ирдэг. За тэгээд одоо техник технологи хөгжсөн бид нэг хөдөө гадагшаа явна. Цахилгааны хэрэгслээ ингээ байн авч авна гэсэн үг шүү дээ тий. Тэн дээр хамгийн гол үргээ бол батарейг үүсгэж байгаа. Тэгээд амралт зугаалга одоо аялжуулчд одоо юу гэдэг нь те хаашаач явсан энэ одоо EcoFlow гэдэг батарейг авч авах юм бол одоо юунд ч бол юунд ашиглах боломжтой. Энэ бол бүр үнэхээр одоо манай монголчуудад маш том боломжийг авчирч байгаа. Яг тэгэхээр нөгөө манай Монголын аль сайхан байгаль хамгийн одоо хүн очихыг хүсгээр газрууд нь дандаа мэдээж нөгөө тог цахилгаан зам тээврийн үед жоохон аслагдмал тийм байдаг шүү дээ. Тэгээ тэнд үнэхээр баймаар байна шүү дээ. Дээр нэмээ гадаадын жуулчдад ч гэсэн одоо үзүүлээд нэг хэдэн доллар олмоор шүү дээ энэ улсад. Гэтэл тэнд нь тог цахилгаан байхгүй. Тэгэхээр тэр том одоо хоосон ийм орон зайг энэ байгууллага Avandra гэдэг байгууллага юм төхөөрөмжүүдийг оруулж ирснээрээ бид нарт манай аялал жуулчлалын салбарын нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлт төртөл бүр үнэхээр буянттай юм болж байгаа. Бид нар үнэхээр байлж байгаа. Жишээлбэл одоо өнгөрсөн 7 хоногт манад нэг 2 хүний цахил орж ирж байгаа гадаадын жуулчд. Нэг хүн нь MSG гэнүү тийм бүр онцгой юутай хашилтай гинэ. Тэр нь бүр хашилдгүй юм байхгүй. Бүр бараг л бидний иддэг бүх юм бараг хашилтай байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүнд нэг хэдхэн төрлийн ногоо жимсэл идэх л одоо боломжтой юм байна л да. Гэтэл тэр чинь тэгсэн хэрнээ хамгийн гоё байгалыг чи үзмээр байна. Хамгийн гоё үйлчлэгийг чи авмаар байна гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар чи нөгөө жинхэнэ аглаг газруудаар аваа явна. Тэнгүүд наад EcoFlow ч бүр баталгаатай бид нарт тэр болж байгаа байхгүй. Одоо EcoFlow авлаа. Хажууд нь эднийх чинь бас нөгөө гой хөргөч мөргөч зардаг. Хэрийн тэр нөгөө EcoFlow дээр залгалаа. Тэгээд нөгөө ногоо жимсийн цоо шинээр нь байлгаж аваад бид нар тэр хүнээ нэг ингээд үйлчлээд аваад явах боломж. Энд чинь бүтээгдэхүүн хөгжлөө. Ийм юм байхгүйсэн бол бид нар энэ хүний хүсэлтийг бид нар таны хүслийг чинь бид нар одоо чадахгүй нэ гэдэг ингээд буцаах магадaltaй болчихдог. Тийм байна. Одоо тэгээ нэг цагт бүрэн зэнгэлдэглэр чи айгүй хурдан байгаа даа тий. Тэгснэ өөрийгөө нараар зэнгэлж байгаа гэдэг шүү дээ. Буян шүү наач. Хич тийм юмнууд их байна. За ингээд Avandra компанид баярлалаа. EcoFlow манайхмаас хэрэлж үзээрэй. За үндсэн сэдв рүү орё хоёлаа тий. За 2021 зуунд нийслэлээ шилжүүлсэн буюу шилжүүлж буй хотууд гэж байна. За хамгийн том ч ихнийх нь энтхийн нийслэл одоо New Delhi гэж байгаа юм тий. Калкута. Энэ дээр бас миний орчуулгын хэд юм хэлээ шүү дээ. Бид нар New Шин Delhi гэж явдаг тий. Гэхдээ бид нар
Нью-Йорк гэж боддог байхгүй юу? Шинэ Йорк гэдэггүй те. Шинэ Зеланд гэдэг ч юм уу те. Тэгэхээр бид нөө Нью гэдэг үгийг монголчууд зарим хэсэгтээ норчуулаад зарим хэсэгтээ Нью гэдэг нь явдаг. Нью Орлеан, Нью-Йорк гэнгүй те. Шинэ Зеланд, Шинэ Делиг явдаг. Тэгэхээр энийг орчуулдаг юм бол Шинэ Йорк гэж ярих хэрэгтэй юм шүү дээ. Тэгэхээр нэг оноос нэрийг орчуулж болдоггүй. Тэгэхээр ер нь бол бид нар одоо юу гэж чинь Нью Дели, Нью Зеланд гэж явах хэрэгтэй байхгүй юу? Нью-Йорк гэдэгтэй адилхан. Бид нар энийг ерөөсөө төдийлөн авч хэлцдэг. Гэтэ энийг бас хэлчихэж бодлоо яг энэ тайлбарт болоо те. За Шинэ Дели бол одоо за шинээр нь явчих те. Шинэ Дели бол Энэтхэгийн хойд зэгт оршдог их Монголын одоо эзэнт гүрний нийслэл те. Делигийн ойролцоо одоо орших том отоо. За энэ Дели гэдэг том дүүр гэдэг те. Энэ дээр ингээд хуучин Дели, Шинэ Дели гэдэг одоо Шинэ Дели шүү те. За 1911 онд Британий их хурлч үндэслэн байгуулж исэн. За нийслэлийг Калкутта одоо шилжүүлэх гол шалтгаан 19-р зууны сүүл 20-р зууны их үе тусаад Британий колони дарлалын эсрэг ард түмэн айгүйх бослог гаргасан. За Калкуттад маань өөрөө нэг Брахмапутр болон ганга мөрний уулзрын явцаа байдаг. За тэнгуэл тэр чин Бангладеш руу уулзар норчингууд яг ганга мөрөн урсж байгаа байхгүй юу. За тэнгуэл л одоо маш их садраатай, маш их устай учраас хүн амыг төвлөрөл айгүй ихтэй байдаг. Калкутта нэг хэсэг дэлхийн хамгийн том 10 хотын нэг байсан. Их хүн амтай. Хүн ам нь тийм эрдэн шиг юм. Нэг бол ингээд айгүй их болоод нэг бол айгүй багасч болдог. Тийм үүтэй байхгүй одоо тийм байгаль одоо үүтэй газарт байдаг юм да тий. За тэгээ Бангладеш тэгэл Бангладеш ч өөрөө дэлхийд айгүй цөөхөн хүн ам маш жижиг газар байдаг улс шүү дээ тий. За тэгээд энэ дээр ингээд өмнө босох ч юм эндчүүд нь босох тийм шалтгаанууд гарч ирсэн. За эндээс бол балаад нийслэл ирэхэд хойш нь болгосон. За Мумбай шүү дээ одоо Бомбай гэдэг тий. Тийш явж байгаа бас ялгаагүй. Төвлөрөл ихтэй. Дээрээс нь исламын шашинтнууд араас орж ийн. Одоо энэ Калкуттагийн нөгөө талаас Бангладеш буюу одоо зүүн Пакистан гэдэг улс байгаа шүү дээ. Эндээс нь исламын шашинтай хүмүүс орж ийн гэх тийм орж ирэх тийм юунууд нь нөлөөнүүд нь аяг өндөртэй учраас Дели рүү явчихж байгаа. За ингээд Нью Дели рүү явчихснаар мэдээж жоохон их газараас хол байгаа. За яг араас ингээд Кашмирийн асуудал ч юм уу, Непалийн асуудал те. За Пакистаны асуудал байгаа ч гэсэндээ ерөөдөө харьцангуй гайгүй. За тийм учраас 1905 онд Бенгалиг хуваах шийдвэр Калкуттад асар их эсэргүүцлээ тулгарсан байна. За үүнээс үүдэн Британий засаг захиргааны нийслэлээ тэмцлийн төвөөс өргөдө холдуулаад Нью Дели рүү явуулсан байгаа. За ингээд 1911 онд Английн хаан 5 дугаар Жорж Эртний одоо Делид алчиж Британий эзэнт гүрний сүр хүчийг харуулах их ёслолын үеэр нийслэлийг Калкуттагаас Дели рүү шилжиж албан ёсоор зарласан мэт. За ингээд энэтэг улс 1947 онд албан ёсоор өөртөөгөө бүгд найрамдах энэтэг улс гэж зарлахад нийслэл нь одоо Шинэ Дели болж байгаа маа. Нью Дели юм. Нью Дели гэж явж байгаа юм да. За ингээд энэ статус нэгээ твээр үлдсэн байдаг. За Калкутта бол одоо энэтхийн одоо хамгийн том хотуудын нэг одоо Мумбай болсон байгаа тийм. За энэ төвхтэй. За дараагийнх нь Турк улс байна. Истанбул гэж бид нэрлэдэг. Истанбулаас Анкара. Одоо Истанбулын нийслэл гэж боддог одоо ч гэсэн тийм. Харин тийм. За тэгээ нийслэл нь бол Анкарад. За яг тэгмээр Туркийн ерөнхийдөө энэ баруун эрг ерөнхийдөө илүү хөгжилтэй, илүү Европ тал нь. Одоо Истанбулд очсон хүмүүс ч гэсэн Истанбулын ерөнхийдөө Европ тал нь илүү хөгжилтэй байдаг шүү дээ. Хөл өмгийн багууд нь ч илүү лаах байт юм бол. Тийм үү. Тий одоо ингээд Измир, Адана, одоо Анталия гэх хотууд хэлээд дандаа л юу баруун эргээр байдаг шүү дээ. Туркч. Зүүн эрг нь ерөнхийдөө нэг жоохон хуучны нэг Османы эзэнт гүрний нөлөөнөөс эхлээд нэг жоохон тийм арай жоохон сул байдаг. За тэгээд нийслэл ерөнхийдөө Истанбулд байхын нэг асуудалтай 20 дугаар зууны нэг асуудал яасан гэхээр юу хурдан болцсон. Тээвэрлэлт хурдан болсон учраас нийслэл нь хэдвээ далайн ир дээр байх юм бол тэрийг одоо эзлэх ч юм уу, нийслэлийн эзлээд одоо төр захиргааны байгууллага ч юм уу, ерөнхийлөгч ч юм уу хааны барьцаалах боломжийг өндөр болж ирсэн л дээ. Одоо бас логистикийн асуудал хөгжсөн дээ. Тийм учраас маш олон улсууд 2021-р зуун нийслэлд төврүүгөө нөлгсөн байдаг. Тэрний нэг чинь одоо энэ байгаа. Тэгээ бараг хамгийн ихний чинь болчихж байгаа байхгүй юм ч юм бол. За Дели бол ерөнхийдөө тэр Бенгалийн асуудал аслаа тийм. Хуваагдлааслаад нүжиж одоо энтгийн 3 байгаад арчиж байгаа шүү дээ. Британчууд те. Тэрнээс болж байгаа энэ бол ерөөдөө гаднаас ирж байгаа тийм нөлөөнөөс одоо нөлөөж Анкараар явуулж байгаа. За давхар эн чиндээ далд юу төврүүгөө ингээд нийслэл хотоо ингээд бий болгосноор тэр Османы эзэнт гүрний нөлөөгөөс жоохон багасгаж байгаа. Ерөөдөө. За ингээд 1923 онд Туркийн бүгдээрэн тулс байгуулагдаж дараа нь улсын анхны ерөнхийлөгч Кемал Ататюрк нийслэлийг Истанбулоос Анкара руу одоо шилжүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Маш олон одоо өөрчлөлт хийсэн. Одоо Ататюркийн хувьд бол тийм учраас Турктэй маш алдартай. Одоо шил Ог нэртэй болох. Одоо бид нар борчин авдаг шүү дээ, тийм. Тэнтэй адилхан ийм өөрчлөлтүүд хүртэл хийсэн байдیں۔ За энэ өөрчлөлт нь улс төр аюулгүй байдал үндэсний үдэл санаа ирээдүйн хөгжилд хүчтэй зүйлсэн түүхэн алхам байсан. Энэ бол Ататюркэд бол. За Османы эзэнт гүрэн буюу өнөөгийн Турк улсын одоо өмнөх одоо улс хямаа да тийм. Түр тийм шийдвэр гаргах болон зориг нь байгаагүй. Харин Ататюрк бол маш зоримог тийм шийдэмийг удирдах гэсэн. Тийм учраас маш алдартай. Одоо Ататюркийн нэрэмжит одоо онгоцны бодно байгаа шүү дээ Стамбулд бол тийм. Манайд хүртэл годомж байна. 5 дугаар сургууль байна тийм. Ататюркийн нэрэмжит гэх тийм.
Энэ шийдвэрийн гол шалтгааныг бол бид төрүүлсэн те. Дэлхийн 1-р дайны дараа Отtomаны эзэнт гүрний их нутгийг Антанти холбоонд буюу Англи, Франц, Италид алдаж геополитикийн тун эмзэг байсан. За тэгээд энэ шийдвэр бол геополитикийн асар том нүүдэл болсон. Стратегийн хувьд ач холбогдолтой хар тэнгис газар дундын нэгцэг холбогддог Стамбул хүртэл эзлэгдэх тийм аюултай байсан. За ингээд хуучин бол Константинопол эднэртэйсэн те. Дэлхийн түүхэн хотыг инхүү Стамбул гэж нэрлээд улмаар нийслэлээ Анкара гэдэг өөр газар руу явуулсан байдаг. Айхтар том нүүдэлсэн биш үү? Уянзтай амар том нүүдэл болсон. Тийм байна. За ингээд дараагийнх нь Австрал байна. За Австрал дээр их гойж байгаа. За Австрал ч юм бол нэг дайнд ажин гэдэг юм байхгүй шүү дээ. Дайн ерөөхдөө нутгийн уугал абрагонотойгаа л нэг үзэх асуудал олгоос те. За ингээд 1927 онд Мельбурнээс Камбераар нийслэлээ шилжүүлсэн байдаг. За олон хүмүүс Австралийн нийслэлийг Сидней гэж их боддгоо бас те. Угаасаа хамгийн том хамгийн алдартай бот. Тий. Нэг Арслангийнх нь юугаар л төсөөлөд байгаа шүү дээ. Шүүгөр нь. Дээрээс нөө гоё дэлхийн том опера театр байгаа шүү дээ Сидней гэхэлэр те. Тий. За Сидней болон Мельбурн. За Мельбурнийг бол андуурхан баг гэдэг чинь андуурхан байдаг. За Камбера яагаад энэ нийслэл болчихвоо гэдэг сонирхолтой. За учир нь Сидней болон Мельбурн тухайн улсын хамгийн том хотууд эдийн засгийн гол төвүүд. За ингээд нийслэл болно гэдэг чинь бас нэлээд бас ингээд маргаан болно те. За Австралийн муж улсуудын нийтгэж холбооны ус байгуулах бэлтгэл ажлын үеэр нийслэлийн статусын асуудал хурцаар тавигдсан байдаг. За Австрал ч асар том газар нутагтай шүү дээ те. Асар том газар нутагтай. Тэнгүүд нийслэл хаана байгаа нь маш чухал энд бол. Одоо Австралийн Перт гэдэг хот байгаа шүү дээ. Одоо уурхайн баруун эрэг хот байгаа те. Перт чинь дэлхийд хамгийн алслагдсан хот байхгүй юу? Одоо бус юмнасаа. Яагаад гэх юм бол Перт рүү очихын тулд Австрали ямар ч хотоос заавал нисгээс сонголт байхгүй. Автобусаар болон вагоноор олон өдөр болно. Өөр эргэн тойронд том хот байхгүй. Дэлхийн хамгийн алсгалтай хотууд явдаг Австралда. Дэлхийд бүр чинь те. За ингээд нийслэл солонгийн бүх асуудал болоод аль нь нийслэл болох вэ гэд. За ингээд эсэргүүц удаан маргалсны эцэст одоо шийдэл төрсэн байдаг. Энэ хотыг шинээр бариад Сидней, Мельбурн хоёрын аль алиас нь ойролцоогоор 160 км зайтай гол дунд нь орчих юм газар сонгох болсон байдаг. За бүр шин төсөл юм биш. Тийм шин төсөл болж байгаа. За энэхүү газар нутгийг сонгохын засгийн газрын зураг зүйч Чарлз Скривнер гэдэг хүн тусгай судалгаач 1908 онд нийслэл хотыг байгуулах байршлыг ингээд зарласан байдаг. За ингээд Камбера ч болоод далаад гарцгүй одоо хот штэ. За Сидней, одоо Брисбен, Дарвин, Перс, Мельбурн, Аделаид бүгд далаад гарцтай хотууд тийм. Портууд дээр. Дандаа портууд дээр байдаг. Өөр Австралийн ингээд төв рүү ингээд хот байгуулах боломж бага байна л та. Ингээд 1911 онд Чин хотын одоо барилга байгууламжийг эхлүүлж 1927 онд Камбера албан ёсоор Австралийн нийслэл болсон. За Камбера гэдэг нутгийн уугуул ард түмний нэгэн хэдлнээс гаралтай уулзах газар гэсэн утгатай. Абриген үг юм биш үү? Тий, абриген үг юм билээ. За ийм төвхтэй байна. 1911 гэдэг чинь том саяхан юм биш үү? Том саяхан юм биш үү? Одоо манай нэн шинэ үеийн түүхийг хэлж явахтаа л зэрэгцэл болно. Өссөн хоттой ш. Гэхдээ одоо хөгжил нь тийм л ялгаатай байна л. Тий. За энэ ерөнхийдөө нэг маргаанс болсон байгаа тийм. За аргагүй Австралч одоо дэлхийд Орос, за Канада, за тэгээд Хятад, Америк нэгдсэн улс, Бразил, Австрал гэж явж байгаа ш. Дэлхийн 6 дахь том улс тий. Газар нутагт томтой. Тийм. За дараагийнх нь Пакистаны нийслэл. За Пакистан ч өөрөө их асуудалтай. Ингээд Британаас гарна, дараа нь энтэгтэйгээ асуудал үүснэ. Одоо энтэгтэй Кашмирийн маргаа одоо л үргэлжлэж байгаа шүү дээ, тийм. Харин тий. За ингээд 1947 онд энтэгтэйгээ адилхан Пакистан гэдэг улс тусгаар тогтносон. За Бангладеш тусгаар тогтнож байгаа. Британчуудыг хэлээд байгаа шүү дээ. 3 бааснаар Наац гэдэг байгаа шүү дээ. Энтэгч бол 3 байтугай багт 30 багт 300 багт үндэстэнтэй тий. Хэл соёлын албан ёсны бараг 7 шашинтай улс шүү дээ чинь тий. Тэгэхээр эн чинь бол 3 гэдэг чарам бага байгаа байхгүй тий. Одоо гуравт нь Пакистан өөрөө Бангладеш тэгээд энтэг байхгүй ерөөс. Тэгж явах юм уу? Тэ Бангладеш Пакистан орч исламын шашин тий. Бангладешийнхаа зүүн Пакистан гэдэг. Тий. Зүүн Пакистан гэдэг. Тий, зүүн Пакистан гэдэг. За тэгээ бүр геноцид болоод амар юмнууд болсон шүү дээ энэ тий. За ингээд Пакистанаас анх тусгаар тогтлоо заалахад бас л далайн хэрэг дээр Карачиг дотоо байгаа. Одоо ч байгаа тий. Карачи хамгийн том хот нь. Гэвч энэ хот ус нь баруун өмнөд захад Арабын нэгэн зэрэгт байрладаг тул гадаадын товтлогонд өртөх маш өндөр эрсдэлтэй. За энэ нөгөө 20 дугаар зууны гол проблем шүү дээ. Далайн хэрэг дээр байх юм бол эрсдэл өртөх магадaltaй тийм байна. За эмээс тухайн ерөнхийлөгч Мухаммед Аюб хаан нийслэлийг улсын төв хэсэгт шилжүүлэх шийдвэр гаргасан. За түүхээс илүү ерөнхийдөө хойшоо тий. За хойшоо бол хамгийн том хот нь Лахор гэдэг нь хот байдий. За Фейсалабад, Лахор гэх том хотууд бол зөндөө байдаг. За ингээд 1958 онд тусгай комисс байгуулагдаж уур амьсгал, тээвэр, улс төр цэргийн хүчин зүйлсийг наривчсан судалсны үндсэн дээр 1959 онд шинэ нийслэлийг байгуулах хамгийн тохиромжтой байршлаар Равалпинди гэдэг хотоос зүүн хот орших газар нутгийг сонгож авсан байдаг. За Равалпиндийн тухайн үедээ Пакистаны армийн төв штаб байрлаж байсан стратегийн чухал
нутаг байсан. За ингээд 59 он нийслэг дөрөв хугацаагаар Равал Пиндэрөөр шилжүүл дараа нь 1960 онд Грекийн нэрт архитектор Константинос Доксатсын шинэ нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж үүний дараагаар Исламабад буюу Исламын хот гэдэг нэртэй шинэ хотыг инхүү байгуулсан байдаг. Орчуулбал Исламын хотоо л гэж байгаа юм биш үү? Исламын хот. Исламабад хотыг Маргала улсын байгалийн уур амьсгал доктортой усны наз агаарын чанар зэрэг харгалзан сонгосон. За одоо ингээд Хямлан нурууны одоо үргэлжлэж байгаа Каракорумын нурууны аж ахуйн байгуулж байгаа тийм. Өөрөөр хэлбэл тус улсын төв хэсэгт уул өндөрлөг газар байлдан цэргийн хамгаалалт газар нутгийн хяналт дотоодын доктортой байдалд илүү таатай нөхцөл бүрдүүлсэн. За хойгуур бол ерөөхдөө байгалийн хэлтэй. Ч тийм. Каракорумын нуруутай. За жоохон явж байгаа Нанг Парбат гэдэг том өндөр орилуулж байгаа ороод байна. За ингээд урьдчилан бод төлөвлөсөн зохион байгуулалт сайтай одоо хүн ам зүйтэй хотуудын нэг. 1971 он гэд төрийн бүх байгууллага Исламабад руу одоо бүрэн шилжиж нүүсэн Пакистаны албан ёсны нийслэл энэ хот болсон байдаг. Тэгээ энэ хоёрын зөрчил чинь одоо ч гэсэн нэг юм ил далд хэлбэртэй яваад л байна тий. Нөгөө тэр нэг хилийнхэн цэргүүд нэг сонин яслал үлддэг нэг интернетээр их явдаг шүү дээ. Тэр нэг инээдтэй ч юм шиг харагддаг тий. Би л нөгөө нэг юм алхаж явж байгаа хинэттэй тий. Соёлын нэг ойролцоо шүү дээ наш чинь тий. Тэгээд одоо юу чинь бид нар ингээл хятадыг үзий яадаг ингэдэг гэлдэг. Яг үзий ядалт бол хамгийн бас ингээд бодит жишээ бол энэ хоёр л та. Одоо энэ дүгний Пакистан гэх юм бол тэр хүний хувьд бол маш том доромжлол байхгүй. Пакистан үнийг энтэг гэх юм бол яг адилхан байхгүй. Асар том одоо хилгэндэг гэх юм уу та тий. Тийм монголчууд нэг хужаа гэдэг үгтэл ер нь дүүх юм байна тий. Тэгээ тэрнээс бол амар. Биднийх ч юм бол бүр амар. Хужаа гэдэг чинь бас нэг бодлын хиймэл бүтээцэн үг шиг санагдаж надад бол Оросууд гой орс юм ам өрлөө. Амх Америкийн шонхор гэдэг бүр өөрсдөө магтуулаад бусад үндэснийг айгүй тийм няалах тийм юу багаас нь зулгацсан юм шиг тий. Энэ хоёр дээр бол ерөөсөө тийм угаасаа түүхэнд энэ хоёр угаасаа л мэддэг дээ түүхээ тий. Тэгээ геноцид хүртэл үсчихсэн. Одоо хэлий маргаантай ш нэр чинь тий Кашмир дээр. Тий. За дараагийнх нь Бразил улс. За их бүтлгүү жишээ энэ ч одоо. Бразил улс шинэ нийслэлээ Бразил руу нүүлгээд, Бразилиараа нүүлгээд энэс л гадаадын асар том өрөнд орж исэн Бразил улс нь тий. Маш их эдийн шамжигдуулж исэн гэсэн үг тий. Маш их буруу төлөвлөсөн гэсэн үг. За Бразил ч юм бол далайн эргээ дагаад маш олон том хотууд шүү дээ. Одоо Ресиф, Салвадор, Белу Хоризонт яг далайн эрэг дээр байдаг юм. Белу Хоризонт, Сан Паулус далайн эрэг биш л те. Тэгээ Порто Алегре, Рио де Жанейро маш олон том хотууд ингээд байдаг. За Бразилийг ингээд төв рүү нүүлгэж байгаа олон шалтгаан байдаг. За ирээдүйн нийслэлийн нэрийг 200 жилийн өмнө бодож олсон байдаг. Бразил улс тусгаар тогтносон осны дараах улс төр шинэ нийслэлийг тухайн газрын зураг дээр бол тэмдэглэж байсан. За энд хийя гэх те. За тэрийг Бразилия мань нэрлэхийг санал болгосон байдаг. 1891 онд гэхэд шинэ үндсэн хууль батгдчих Бразилийн тэгш өндөрлөгт шинэ суурин байгуулах газрыг тусгаалan гаргах тухай заасан байдаг бүр. За анх бол 1763 онд Бразилийн нийслэлийг Салвадороос өмнөд орших Рио де Жанейро руу шилжүүлсэн байдаг. Үүний шалтгаан тухайн бүсд алтны ордууд нэгдэж зүүн өмнөд бүс рүү хөрөнгө оруулалт, мөнгөний урсгал маш их нэмэгдсэнтэй холбоотой. За Рио де Жанейрог тойроод угаасаа асар олон том хотууд байдаг шалтгаан үүнтэй холбоотой байдаг. Үүнээс хойш Рио де Жанейро хурцтай хөгжиж ажилтны дүр худалдааны чухал төв болж өрнсөн. Одоо л аялал жуулчны төв шүү дээ тийм. Гэвч 20 дугаар зуунд далайн эргийн нотонд тэнгисийн товтлогонд өртөх эрсдэлтэй болсонд бол засгийн газрын одоо байршлыг өөрчлөх шийдвэр гарч шинэ нийслэл байгуулах чухал шалтгаан гарчсан. Ингээд төв нутгийг хөгжүүлэх бас дэмжих зорилготой гэж байгаа. Амазоны одоо ширэнг чинь тэр чигээр амар аслагдмал да. Одоо ч судалт дуусах эсгүүд байдаг. Нууц агуулж байгаа нэг Амазонгийн газар байна тий. За ингээд улсын гүд нийслэл байгуулна гэсэн санааг 1823 он төрийн сэтгэлтэн эзэн хаан Педро 1-р хаан зөвлөх Хосе Бонифаса дэвшүүлж шинэ хотыг Бразилия гэж нэрлэх саналыг гаргаж ирсэн. Энэ төлөвлөгөө зөвхөн 1955 онд л хэрэгжиж чадсан гэж байгаа. 100 гаруй жилийн дараа. За өнөөдрийн Бразилийн хотыг дээрээс харуул нисэх онгоцны хэлбэртэй харагддаг. За онгоцны хэсэгчийн бүхээгт парламент ерөнхий одоо прокурорын газар болон бусад холбооны хөтөлбөрүүд байрладаг. За сүүл хэсэгт нь хотын захиргаа төв хэсэг зочд буудал дэлгүүр банкнот төвлөрсөн байдаг. Харин орон сууцны ороолоод нь одоо жигүүрүүд нь байрладаг. Тэгээд одоо нийслэлээ нүүлэх шийдвэр гаргаад тэгээд олон улсаас байх хөрөнгө оруулалт татаа нэгснэ зээл аваад барьсан юм байна тий. Тэгээд энэс одоо тэр зээлээ дийлэхгүй одоо өрөнд орж байгаа юм барьцалж. Тий. Тэгээд баг энэ өрнөөсөө 20 дугаар зууны энэ 21-р зууны ихээр өрөөд арай гайг болж ирж байгаа байхгүй барьцалж. Гэтэ мөнгө санхүү байхгүй. Тэгсэрний зээл аван одоо нийслэлээ нүүлгээд идэг. Энэ манай дээр бас энэ кейс явах үед одоо эхнээсээ нэг зээл нь бол нэг буруу биш юм шиг. Голон дээр зарцуулт болон төлөвлөгөөн дээр хамгаалалтаа гаргацсан.
дахиад нөгөө төрийн албаагчтай авилга гэл явцсан байна. За тиймэрхүү л за барьсан шүү дээ чинь тий. Одоо Лулайди Силвагаад алдартай эрхлэгч нарт авилгалын хэрэгт орцсон л явж байгаа. Авилгалын имлэгсээрээ манаатай зүгээрл дээр дор ан ман үздэгэл хоёр уус байгаа тийм. Тэгвэл хамгийн том бод нь самбаа болоод. Самбаа болоод бол эдийн засгийн хамгийн гол одоо бүс нь ерөөдөө. Хамгийн том. Самбаа болоотын нэг гоё юм байдаг. Юун дээр матрын зам гэж байгаа шүү дээ. Яг матрын зам зарж өгөх хот шүү дээ. Самбаа болоо. Одоо ингээд юуд чинь Туркээс одоо Бразил руу хэсэх юм бол самбаа болоо хамгийн их нислэг байдаг. Яг бол хамгийн том бод. Хүмүүс Рио гэж боддог байхгүй юу? Рио одоо самбаа болоосоо илүү жижиг бод. Илүү зүгээр аялж үлчтэй. Аялж үлчтэй. Гоё ивентүүд хөгжүүлсэн тий. Тэгтээ үнэхээр байгаль нь тасардсан юм байна. Рио де Жанейро гэдэг нь 1-р сарын гол байдаг та. Одоо гол. Рио гэдэг чинь гол гэсэн үг. Жанейро гэдэг нь болохоор Жанейро гэсэн үг байхгүй юу? Тэгээд тийм үг гэдэм байлээ. Бурхан дэлхийг бүтээгээд дараа нь Риог бүтээсэн гэдэг. Байгаль нь тийм гоё. Бразилчууд нь өөрсдөө тэгж ярьд юм байлээ. За. Үнэхээр гоё байгальтай. Ийм газар байна. За ингээд нэвтрүүлгийн дундуураас ивентчтэй танилцуулах хэрэгтэй. За нэвтрүүлгийн ивентчээр манай Join Me цэгийн захирал цоморлог оролцож байгаа. Join Me одоо компани бидний бас ивент тэгдэгэ. За манай Join Me-гаар сонь сайхан гэвэл одоо ер нь би энэ та нар маань Join Me цэгийн гэд сайт руу маань ороод хараараа. Эсвэл Join Me цэгийн гэд Instagram, Facebook, одоо YouTube-ийн энэ манай суугууд бол нэлээ юм идэвхтэй контент оруулдаг юм. Манай аялал жуулчлалын салбарт ер нь яг энэ контентын дээр нэлээд ач холбогдолтой ажиллаж байгаа одоо цөөхөн компаниудын нэг гэж одоо бид нар бол өөрсдийгөө боддог, хийчих байна. За тэгээд энэ сошиал суугууд маань орох юм бол аялал жуулчлалтай холбоотой маш гоё мэдээллүүдээс хоцрохгүй байх болно гэж одоо хэлье. Нэмэх нь одоо ерөнхийд нь ярих юм бол манайх ч нөгөө 5 төрлийн цахим зээл өгдөг. Энэ дээр байгаа бүх аяллуудыг зээлээр авч болдог гэдгээр одоо бид нар бол нөгөө өрсөлдөгөө хамаагүй том даваа талыг бий болгосон байдаг. Тэгэхээр аялагчд маань, аялахыг хүсэж байгаа хүн маань аялмаар л байна гэж суугаад байдаг цаг бол өнгөрсөн гэж байгаа шүү дээ. Жишээлх юм бол Шанхайн Үзэн гэдэг нөгөө Шанхайг дагсан гой босод хотод Үзэн хот энэ төр гэдэг байж штэ тийм усан дээр идэх хотод гэдэг. Тэр мэрийг үздэг аялал жишээлбэл 3,140 төө байж гэн энийг зээлээр авал 136 мянгаыг сартаа төлдөг ч гэдэг юм уу те. Тэгэхээр ер нь бол манайх нөгөө платформ буюу ихтлгүүр гэдэг утгаараа маа дээр ер нь байхгүй чиглэл ер нь байхгүй те. За одоо бол яг Америкийн чиглэл алга. Европын бүх чиглэлүүд байж гэн. За Азийн бүх чиглэлүүд байж гэн. За саяхан бид нөгөө аюур ахтай зохиосон торгоны замын эхлэлээс дэлхийн зулаа руу гэдэг яг бидний явсан маршрут байж байгаа. За тэр нөгөө торгоны замын эхлэлийг насаад Лас Эверестийн бейс кемп ордог. Одоо юуж байж гэн. Хөтөлбөрч байж гэн. Энэ дундаас нөгөө Ласын Эверестийн бейс кемп ордог би сая нөгөө өөрөө цуг яваад гүйцэтгэлээ хийчихэд ирсний хувьд энэ бол үнэхээр онцгой. Ер нь хүн болгон бас яваад идэг баргийн хүний одоо зүг мөрөө гаргаад явцсан тийм зам биш үнэхээр гоё юм бэл. Тэгээд энэ зам маань өөрөө тийшээ явж байхдаа л галт тэрэг нь 5,000 дээр гардаг гэх бод. Галт тэрэгний зам. Янзын гоё шүү Тий. дээ. Монголын одоо хамгийн өндөр зэг тийшээ гаравчлаа шүү дээ. Монголын одоо 4,374-өөс дахиад дээшээ гараад тэгээд тэнцээ ингээ галт тэрэгтэйг явдаг. Яг тэгээд дээшээ гараад ирэхэд ингээл тэр цас мас нь мөр ингээд дэндүү үзэсгэлэнтэй болдог. Тэгээд тэр яг бид нэр ингээ галт тэргийн цонхоор хараа явж хаад ингээл үйл яг бидний төвшөнд ингээл байх жишээ нь үнэхээр супер. Дээр нэмээд тэр нөгөө буцаад бид нэр Эверестийн бейс кемпээ үзчихэд буцаад Шигаце гэдэг хотоос Лас ордог замыг Lonely Planet дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй зам гэж нэрлэдэг. Бүр үнэхээр дуалдаа л яваад байна. Тэр ингээ замын хоёр талаар явж байгаа тэр уулс тэр тогтоц ярих юм байхгүй. Тэгээд тэр зам өөрөө ингээ 4,000 руу гараад буугаал дахиад 5,000 руугаа гараад 4,000 руу гарал ингээл яваад. Инженерчлээ амар шийдэлтэр бас тий. Хятадын засгийн газар одоо төвдийн одоо эрхчлөлөө хязгаарлаж байгаа бас жоохон гонигтай тийм дүр зураг харна. Ер нь бол төвдийн ард түмэн бол үнэхээр өрөдмөр байлээ. Нүдний хамгаалцаг мог унтсан. Яг тэрийг харахад хүртэл бид нарт утга учиртай хагаад яадвал энэ аялд явсан хүмүүс нөгөө тусгаар тогтнолын үнцнийг ойлгож байдаг. Бид нар ямар гоё нөхцөлд амьдарч байгаа юм. Ямар гоё юм бэ бид нар чинь гэж бодоод ирдэг. Тэгээд тэр тийм дүр зураг харахаас гадна тэр нөгөө замынхаа үзэсгэлэн төгс мөс за тэр мөсөн голмол хараад үнэхээр гоё шүү. Тэгэхээр яг манайхан хэрэглэгчид манай одоо аялагчид сонсогчд маань Join Me цэгийн мэн гэж ороод гоё аялалтуудаа танилцаад
Тэгээд зээлээр авах боломж бүх төрлийн чиглэлээр байгаа шүү л гэж хэлэх гээд байна. Танаа зээл чинь гоё билээ. Казахстан руу би Челсигийн фанаттай явхад бол айгүй олон зээлэр явсан бохгүй нэстэ амар юм байна гэдэг. Зээл байхгүй явж чадахгүй шүү дээ чинь тий. Тэгмэл одоо хэдүүлээ чинь Хонконг руу NBA-гийн тоглолтын бас юу хийх гэж байгаа шүү дээ тий. Brooklyn Nets Phoenix Suns-ын тоглолтыг бас аялал хийх гэдээ бас ярьж байгаа. Одоохон зарлахгаа бид нар бүтээгт хөгжүүлэлтэн дээр ажиллаж байна. 7 сараас плетэн зарагдана. Тэгэхээр ерөөхдөө энэ жидэгдэх байхаа тэр тий. Join Батзаяа гэдэг аялал маань явах гэж байгаа. Сая нөгөө энэ төвдийн аялал чинь Join Аюур зан гэдэг хүн. Аюур зан гэдэг хүний ертөнцөөр одоо аяллаа хугацаанд ингээ аялах байсан. Одоо энэ дараагийн аялал маань болохоор нөгөө сая Заяаг хэлдэг чинь Join Батзаяа байхгүй. Манай Заяагийн спортын өргөн мэдлэг, газар зүүнгийн өргөн мэдлэгийг ингээ гоё сонсонгоо гоё хөтөлбөрөөр явчаад ирнэ. Тоглолт үзнэ гэсэн үг. Тий, NBA-г нь бол 10 сард ч тий. Pre-season тоглолт байгаа. Зя дараагийн сэдв рүү оръё. За, Кот д'Ивуар гэдэг улс нь манайх энийг бас Зааны Янсер гэж орчуул буруу хэрэглэнэ. Улсын нэрийг орчуулж болохгүй тий. Тий. Тэгээ энийг болохоор бас англи дээр чи Ivory Coast гэж айгүй их орчуулдаг. Энэ дээр бол энэ Кот д'Ивуарын засгийн газраас суртал хэлжсэн. Манай улсын нэрийг бити та нар орчуулад байгаа ч гэж хэлжсэн гөр. Орчуулгаа өрх юм бол манайхыг хайшин Улаанбаатар Red Hero гэж суулж байгаа юм. Red War ч юм уу, Hero ч юм орчуулж болохгүй тий. Болохгүй шүү дээ. Орчуулж болохгүй. Тэгэхээр Зааны Янсер гэдэг улсын нэрийг орчуулж. Бид нар яг нь Оросоос авцсан. Ногоон шууны арал, Dead World гэдэг ч юм уу тий. Ингээд дандаа орчуулгууд ингээд аваад бас явцсан. Тэгэхээр улсын нэрийг бол ямар нэгэн байдлаас орчуулж болохгүй тий. Оноос нэрийг бол тий. Тэгэхээр Кот д'Ивуар яг нь Кот д'Ивуар ч угаасаа Францаараа Зааны Янсер юм бэлээ л дээ тий. Орчуулбал утгагүй болчихж байгаа. Тий. Парис ч гэсэн утгатай л хэлэхгүй тий. Тий. За, Абижан гэдэг хамгийн том хот нэмдэг. Эндээс Ямасукро руу нүүсэн байдаг. За, энэ дээрээс нэг иймэрхүү юмнуудыг одоо энэ улс гарч байгаа онцолж ярьснаар. Одоо нөө 1950-ад оноос ингээд үйлдвэрлэл хөгжөө дэлхийн нийтээр яг барууны улсууд бол хөгжсөн маа шүү дээ. Дэлхийн дээр бус улсууд одоо манахаас эхлээд үйлдвэрлэл хөгжөөд хотчлт үүсэрэнгүүд л нэг хот ингээ асар урт нь томордог. Одоо гол чинь Улаанбаатар тий. Гасар хурдан ингээ 1.5 сая одоо 800 удахгүй 2 сая боллоо шүү дээ. Тухайн тал нь сурч чинь тий. Ийм юм зөндөө одоо Ботсваны, Габрон, Йемений санаа гэдэг ч юм. Йемений санаа ч юм бол одоо дэлхийн хамгийн хурдан одоо тэлсэн хүн аман тэлсэн одож байгаа байхгүй. Тэгэхээр яг нүүдэлчин соёлтой очоод аж үйлдвэр ч юм уу хотын мэрэгчлүүд гарч одоо багш, эмч, уурхаач одоо юу гэдэг юм те. Одоо IT одоо бид нар чинь шинэ мэрэгжил бас подкастаар шинэ мэрэгжил шүү дээ тий. Суурин амьдрал зөгцсөн дараагийн мэрэгжлүүд гарч ирнэ. Тийм учраас ингээд нэг хот руугаа маш ихээр одоо явдаг. Энэ бол Африк дээр, за Мана дээр тий, Арабын улсуудаар маш их гардаг чинүүд байхгүй. Тэгээд Абижан хамгийн том хот байсан. Абижан руу бүгд төвлөрсөн. Одоо энэ дараагийн одоо Нигер дээрээс гарна. Лагос руу бүгд төвлөрдөг тий. Тэгмэл энэ чинь зохион байгуулалт нь ингээд төвлөлөх боломжгүй. Хамжихгүй. Дээрээс нь чи барааны улсууч гой төлөвлөж чадахгүй шүү дээ шинэ улсууч. Улаанбаатар шиг улгаа ачиж байгаа байхгүй. Яг манай Улаанбаатар юм байна л да. Зарим нь бол Улаанбаатараас 7 дор байна байгаа байхгүй. За тэнгууд эдэр чи ингээ засаг заргааны чи өөр ингээ газар руу шилжүүлнэ гэдэг бас юм гарч иж байгаа. За тэрний нэг чи Абижанаас Ямасукро руу 1983 онд гэж байгаа юм тий. За Францын колонисэн Кот д'Ивуар улсын анхны засаг заргааны чинь болохоор Гран Басан гэдэг байсан. За гэвч тус бомбонд байгалийн хувьд тохиромж юмудад бол удалгүй захид зараг ойролцоох Бенжерил рүү шилжүүлсэн байдаг. За ингээд нутгийн гүн рүү дундаа хамгийн эдийн засгийн хувьд ашигтай Dead World гэдэг нь одоо Буркина Фасо гэдэг улс шүү. Тэ? Upper World гэдэг англиар хэлдэг. Dead World-ог ингээд ашиглаж эхлэмж Францууд Уагадагүй гэдэг одоо нийслэлийн тэ. Одоо зогсоход амар гүн устай Абижан руу ингээд бомб юу төмөр зам татсан байгаа. Одоо тийш ингээд одоо байгалийн баялаг зөөх ч юм уу те. За ингээд Абижан ч юм болохоор далайн ир дээр байгаа айгуу том бомб байдаг. Ингээд төвлөрүүлсэн байдаг. Түүнчлэн уугот нь экспортын одоо төмөр замын эцсийн зогсоол байсан стратегиуд онцгойч холбогдолтой байсан. Одоо Буркина Фасогийн Уагадагугаас ерөөд Абижан руу төмөр зам Францад татсан л гэсэн үг шүү дээ те. За ингэж ерөөдөө өссөн. Тус улсын тусгаар тогтолцоосон дараа бусад олон Африкийн орнуудын нэгэн адил нийслэлийг нэг газар руу гүн рүү шилжүүлж дотоод бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх бодлого баримталсан. За ингэж Ямасукро хотыг шинэ нийслэл болгон ажлыг эхэлж барилгын ажил олон жил үргэлжлэсийн дараа буюу 1983 онд төрийн захиргааны байгууллагууд албан ёсоор Ямасукро руу нүүж орсон байдаг. Гэвч өнөө хүртэл Абижан баг бүх чухал нийслэлийн одоо байж болох үүргүүдийг гүйцэтгэдэг юм хот байгаамаа. Энэ түүхэд их төстэй байна тий. Яг л нөгөө эхлээл усаа барааж байгаа сүултээ одоо айлгүй байдал улс төр шилжилтгаанаар дандаа гүн рүүгээ татсан. Дээрээс нь гүн рүүгээ нэг хөгжил баг сэрв явж байгаа юм тий. За тэгээд өөрөөр хэлбэл Кот д'Ивуарт хоёр нийслэлтэй Ямасукро албан ёсны нийслэл харин Абижан жинхэнэ эдийн засгийн төв. За ийм юм зөндөө байна те. За Германы Бонноос Берлин рүү. За энийг бол манайхан бол мэдж байгаа хаа 1991 онд. За 89 онд Берлиний нураад улмаар хоёр Герман нэгтгэд буцаад Берлин нийслэл болж байгаа юм те. За 1991 оны 6 сарын 20-ны өдөр Бонн хотын
2000 жилийн түүхэнд хар өдөр болон үлдэх шахсан юм гинэ. Урт удаан мэдгэлсэн дараа холбооны бүнцдэгт ялимгүй болохын саналаар нэгдмэл Герман улсын нийслэлээр Берлин хотыг болгох шийдвэр тогтоол гарсан байдаг. За Бонн хот 1949 оны намар холбооны бүгд баримт Герман улс буюу Баруун Герман байгуулагдсны дараа тус улсын нийслэл болсон ийм хот юм аа. За ингээд дэлхийн 2 дугаар дайны дараа Герман сувагц үед Баруун Герман нийслэлийг сонгохдоо 300 мянган орчим хүн амтай орон нутгийн одоо шинжтэй жижигхэн Бонн хотыг сонгосон байдаг. Учир нь тусаад нь дайны хөлд бусад хотуудтай харьцуулахад хамгийн бага орцсон. Тэгээс Баруун Герман ч том хотууд масар ихтэй шүү дээ. Штутгарт, Франкфурт одоо тий. За тэгээд Эссен, Уршага, Мюнхен, Хамбург гэдэг зөндөө том хотууд үед ингээд Бонныг ямарч нийслэлээ болгоод 91 он дахиад Берлинийг нийслэл болгосон байдаг. Баггүй байсан. Хан орснаар юм байна. За ингээд нэгээр Лагосоос Абужа руу. За энэ ерөөхдөө Кот д'Ивуарта төстэй боловч бас үндэстний нэг асуудал байгаа. Яг бол нэгээр 3 том үндэстэнтэй. Яг давмгаалсан үндэстэн гэж байхгүй. За Хауса, Европа, Игбо гэдэг 3 том үндэстэнтэй. Эдгээр нь 30, 15, 8 жилийн хувьтай. За Хауса нь хамгийн 30%-тай. Мөн үндэстний олон биш байгаа байхгүй тий. Энэс л маш их одоо иргэний дайн ч юм уу маргаан гардаг байхгүй нэгээр. Айгүй хэцүү. Одоо нутгийн хойд хэсэг бол ерөөхдөө исламын шашнуудыг одоо байдаг. Тэгээд нэг жоохон тийм терроризм үйл ажиллагаа дээр болох гээд байдаг байхгүй айгүй хэцүү нэгээр. За тэгээд дээрэс нь нэгэрийнс нь лагаас од чинь асар томоод. Тэгээд айгүй гой тогтстой нэгэр мөрний ингээд юу орж ирдэг, урсаж орж ирдэг те. Дээр үсэл том хот байсан. За тэгээд нэгэр Ганы тэр хэсгийг нөө боолын нийгмэд алтан гэрэг гэж нэрлэдэг гэсэн. Яг бол боол болоод амархан байхгүй. Тийм учраас нэр нь хүртэл алтан гэрэг жоохон доромжсон гэдэг ч юм уу те. Тийм утгатай. Олдцтой одоо боол болоод амархан. Тэгээд тэр Африкийн тухайн үеийн хаанд улсууд чинь боолын 8 гараа бүр сурцсан. Европод боолын нэрж авдаг хүмүүс нь тэнд боолыг одоо олзолдог хаан засгууд юм бар. Харин тийм. Тэгээд одоо тэд нар өөрсдөө одоо энийхээ үүлийн үрийг үнэхээр хангалттай эдэлж байгаа юм байна. Одоо яг эдэлж байгаа тийм. Яг ижилхэн одоо хар арстнуудыгаа өөрсдөө барьж аваад боол болгоод цагаанууд зараад байсан тийм. Тийм учраас нөө Африкуудын бие биедээ итгэдэг асар сул байдаг юм дэр хэвгүй. Энэ намайг зарч магадгүй бүр хэдэн жилийн турш ингээд. Үздэг гэсэн тий. Урд нь бол арабууд Африкуудыг одоо бантуучуудыг тий ерөөдөө болчилдог гэсэн тий. Бүр анхандаа бол тийм байсан тий. Арабууд байсан. За ингээд 1991 онд Нигер улсын шинэ нийслэлээр Абужа хотыг зарласан энэ хэд хэдэн чухал шалтгаантай. Тухайлбал уг хот нь улсын төвөсгт оршдог тээврийн дэлгүүц сайтай цагуур тааламжтай хүн амын нэгтрэл бага цаашид газар нутгад тэлэх боломжтой. Харин хуучин нийслэл Лагос хүн амын хэд хурцтай өслөө шалтгаалan нийслэлийн үргээ гүйцэтгэхэд маш хүндрэлтэй болсон. Дэлхийн хамгийн аюултай, хамгийн бохор гэж олон юунуудыг авч авдаг очтой Лагос ч юм бол тий. За шинэ нийслэг байгуулах саналыг 1975 он тухай ерөнхийлөгч Муртала Мухаммадаас гарсан бөгөөд хожим түүний залгамжлагч ерөнхийлөгч Ибрагим Бабангида шинэ нийслэл бэлэн болгож төрийн байгууллагыг Абужа руу нүүлгсэн байдаг. За дээрэс нь нэгээр бас нефтийн асар их нөөцтэй болоод их мөнгөтэй болонгуудаа шинэ нийслэлтэй болох бас санаа гаргасан. Энэ бас мөнгө дамжиж шинэ нийслэлт болсон. Тэгэхээс болоод чинь анханасаа байсан санаахаас илүү асар их мөнгөтэй болсон. Мөнгөө юунд дүрхүү? За шинэ нийслэлт бол Лагос бүтэхгүй байна. Тэргүүдээ яг санаа зүв боловч төсөл нь бас жоохон асуудалтай. Тэнгүүд нефтний үн буураад ирэнгүүт л нийслэл нь одоо санхүүжилтгүй болоод нэг барьцсан жимшиг бариагүй жимшиг нэг хоёрын хооронд болоод нэг баг багаар дүүдэг ч юм уу тий. Иймэрхүү асуудал их гарч ирсэн нэгээр дээр бол. Тэгээс бол нэгээр ч юм бол хүн амын хувьд эдийн засгийн хувьд бол Африкийн хамгийн юу улс шүү дээ. Одоо боломжтой улс байхгүй. Нэгээр бол англи хэлтэй тий. За ингээд ямар ч сан Абужаг ингээд шинэ нийслэлээр болгоод тэгээд 1980-ад оноос одоо анхны 25 мянган иргэний суршуулж төлөвлөж ингээд эхэлсэн байдаг. Ингээд Абужа бол Нигерийн одоо парламент дээд хотын захиргаа болон төрийн гол байгууллагууд байрладаг орон сууцны хороол дэлгүүр ерөөдөө бүх юмуд нь байдаг. Гэхдээ үндсэн нийслэл нь бол одоо юу гэдэг чинь хамгийн том хот нь Лагос хот хэвээр явж байгаа. За Танзан ерөөдөө төстэй нийслэл нь Дар Исламаас Додомоор 1993 онд нүүсэн байдаг. За Танзан угаасаа Дар Исламгаа ганц л том одоо хоттой байсан. За Занзибар гэдэг арлын бол ерөөдөө манай монголчууд илүү мэддэг баг те. Занзибар ягаад гэх юм бол их газартайгаа ингээд жоо хол учраас Европууд тэнд ингээд янз янзын тариалан гэрхлэх ч юм уу аюулгүй өндөр боломжууд нь их байдаг гэсэн. Их газартай үйлдвэрч юм бас аюултай байхгүй те. Занзибар ч одоо манай Queen хамтлагийн алдарт чинь одоо хим төрсөн шүү дээ. Бохеман Меркури одоо тэнд төрсөн те. Тийм ерөөдөө алдартай газар. За ингээд Дар Ислам 1973 он Танзан улсын удирдлагууд тухайн нийслэлээ бомб их төвлөрж байна те. Бас ингээд хүн амын төвлөрөл их байна. Яг л адилхан бохгүй те. Нэг хот руугаа ингээд шинэ мэрэгчлээ авах гал хүмүүс очдөг. Их сургууль нүртэл тэнд байдаг ч юм уу те. За ингээд үүнээс бол балан Бразилийн нэгэд улсын хөгжлийг одоо төв рүүгээ татнаа. За Бразил гэдэг маш олон улсууд айдлаар те. Ингээд Додомоор шинэ нийслэлийг ямарч нүүлгсэн байдаг. За ингээд
Танзан Германы колон буюу Германы зүүн Африкийн колонд багтж байсан үед баригдсан жижиг хот байсан. Ингээд 1986 онд хот төлөлтийн дагуу ажлыг архитектор Джеймс Россантер гүйцэтгэж улмаар Dar es Salaam-аас Додомороо нийслэлийг аль биесээр инхүү шилжүүлсэн байдаг. За ингээд Додомоогоос жоо хоош яваад нөгөө нэг Масай Мара, Ngorongoro, Serengeti гэдэг гой нөгөө нэг National паркууд ч байгаа шүү дээ. За Танзан дээр юм байна. За Казахстаны Алмата. За Акмола гэж үсэн те. За одоо л Нурсултан гэдэг одоо Астана гэж болгоцсон те. За энэ бол урд нь бол социализмын төлөө Зеленоград гэж хот байсан. Би урд нь тэр хотын нэрийг харчаад за эн чинь Астана болж жандаа гэсэн урд нь Акмола гэдэг янз янзын хувирсан л юм байл энэ бол. За 1994 оны 6 сарын 9-нд тухайн одоо ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нийслэлийг Алмата хотоос өөр дэш нүүлэх шийдвэрийг аль биесээр зарласан. Тэрээр шинэ нийслэлээ Акмола хотыг нэрлсэн бөгөөд 1992 оноос өмнө Зеленоград Акмолинск нэртэй байсан. Одоо яг гарч иж байна тийм. Улмаар 1998 онд Акмолог Астана намын өөрчилсөн бөгөөд энэ казак хэлнээс орчуулбал шууд нийслэл гэдэг утгыг агуулж байгаа. Нийслэл гэдэг нийслэл юм байна. Тийм байна. Дээрээс нь одоо манайхаар хүрээ гэсэн үг байхгүй юу? Манайх ч хүрээ нийслэл хүрээ гэж нэрлэж байгаад орсууд ирээд энэ хэм блэ? Хэм блэ нэрийг марчихна. Нэр өсөө нь Улаанбаатар болгочихсон шүү дээ. Улаанбаатар гэдэг тийм нэг. Тийм одоо тэр чинь Улаанбаатар дээр нөхөр байгаа тийм. Тийм. Хэм блэ нэрийг марчихсан. Улаанбаатар болгож байгаа. Дээдүүдийг улаан ут болгож байгаа. Гизил болгож байгаа. Гизил чинь туваа хэлээрээ улаан гэсэн үг байхгүй юу? Бас тийм. Тий. Тэгээд ингээ бүгдийг нь улаан ингээд улаан Орос ялж яана гэдэг юугаар өгцөн. Улаар болсон юм. Улаар болсон. Тэгээд нөө Фрунз гэдэг өчөж байгаа шүү дээ. Коммунист жанжин те. Фрунз нэрээр одоо чинь Сталин найз зах шүү те. Бишкек өгцсөн шүү дээ. Тэгээд энэ олон нийслэлээ сольсон байдаг. Манайх солиогүй. Бишкек солилцсон. Ерөнхийдөө туваа бүрээд Монгол 3 нийслэлийн нэрийг солиогүй. Нийслэл ярьж байгаа даа хэлж те. За бусд нь бүгд солисон. Одоо Сталинград, Волгоград те. Ленинград чинь Санкт-Петербург гэдэг Екатеринбург те. Ингээд бүгд нэрнүүд ингээ сольсон байдаг. Самара гэдэг. Гой нэрээ Оросууд үргэлжлүүлсэн байдгаа. За тэгээд ийм юутай одоо сүүлд бол тэгээд Нурсултан болгосон шүү дээ нэгэ тий. За нийслэлийг нүүлгэх шалтгаан бол улсын эдийн засаг хүн ам зүйн хөгжлийг тэнцвэржүүлэх. Яг гэвэл хойд хэлийг нь илүү өнөнд Оросууд амьдардаг Казахстан хэлээс. Тийм учраас Казахстан нийслэл хойд хэсэгтээ байх юм бол тэр хэсэгт бас нөлөөгөө тогтож байна. Илүү Оросууд байдаг учраас тий. За ажлын үуч өмнөд бүсэгт их байдаг газар зүйн нэг таатай орчин байхгүй тий. Хойд хэсэг нь хүүтэн шүү дээ манай Монголд адилхан тий. Улаанбаатартай адилхан. Тийм учраас хойшоо явсан. Тэгээ үндэсний аюулгүй байдал нутаг дэвсгэрийн бүрэн байдлыг баттгах гэдэг олон одоо шалтгааны улмаас хойшоо нүүлгсэн байдаг. Инхүү Астана нь 2017 оны 6 сард 1 сая орсон шугчтай том болсон байдаг. Хамгийн одоо энэ чинь хүмүүст гэж ярьд юм билээ ш. 7 хоногийн өмнө дайраад гарсан 7 хоногийн дараа ирэхэд тухайн байшингаа олохгүй болтлоо тэгж хурд өгдөжсэн хотуудын нэг гэж нэрлэгдэх юм л шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Энэ Нурсултан гэдэг хүнд гавьяач их байна те. Тэгээд нэг шүүмжлүүлж их сэдвтэй. Тэгээд энэ хүний бас нэг хийсэн мундаг юм нь юу юм бэлээ штэ. Энэ хүний одоо шийдвэрээр маш олон залуучуудыг тэтгэлгээр барууны орноор сургаад тэгээ хамгийн гоё нь штэ 80% буцаж ирсэн гэж л. Яг 80% тэр залуучууд төрөөсөө тэтгэлэг аваад гадаадд сураад тэр гоё эрдмийг мэдчихэд 80% буцаж ирээд одоогийн хурдцтай өсөлтийг чинь тэр залуучууд нь хийж өгöd юм л штэ. Тий. Одоо нөө гавьяачих гайчих одоо түүх шүүндэ энэ. Дарангуулагчаар нь бид нар ярьдаг боловч яасан дарангуулагч мөртлөө бас юм хийсэн дарангуулагч нар байдаг. Дин Сяпн ч юм уу тий. Тэгэхээр энийг бол түүх бол айгүй гоё шүүгээд гаргаад ирнэ энэ бол. Тий. За сүүлийнхээгаа ирчээ цаг байгуулж байна. Дээрээс нь нөгөөд нарай өөр ч юм болж байгаа. За Мянмар улсын нийслэл те. Одоо бид нар Бирм гэж бас байдаг гэсэн те. Энд ч бас нэрээ сольсон шүү дээ. Нийслэлээ нүүлэхээс гадна. Хүмүүс энэ дээр ингэ жоохон бодлоод байдаг. Тий, бодлоо те. Бөрм гэж. Бөрма гэдэг те англиар те. Мянмар ус. За Янгон бас урд нь Рангун байсан. Рангун байж байгаад Янгон болоо. Тэгээд Найпидор 2007 онд нуусан байдаг. За нүүсэн шалтгаан бол 2006 оноос өмнө дэлхийн ямар ч газрын зур дээр Найпидо гэдээ байгаагүй гэж байгаа. Найпидо гэдэг хот. За учир нь тийм мод бүрлдэж бий болоог байсан. Гэвч Мянмарын төрийн эрхийг удаан хугацаанд барьж байсан цэргийнхэн мод одоо таншваг л хэлж байна л та. Цэргийнхэн гин чидрүү гаргаад Тэнгисийн ирэг дээрх одоо орчих Янгон хотоос улсын төрөө Найпидороо нүлгээд шинэ нийслэл барьж эхэлсэн. За Бирм одоо улс буюу одоо Мянмар нь хоёр том хоттой. Нэг нь Мандалай гэж одоо хойнодаг. Нөгөө Мандалай Бэй гэх том казино байгаа шүү. Энэ чинь Мандалагийн нэр ихгүй. Мандалай урд нь Рангун буюу Янгон гэсэн. За тэгээ энийг бол ерөнхийдөө Ирак руу 2001 онд Америк нэгдсэн улс дайрсанаас өвдөж ерөнхийдөө таншвэ өөрөө дарангуулж айгаа цэргийнхэн улсынхын төрөө нийслэлээ одоо нүлгийа гэдэг шийдвэр ерөнхийдөө гаргаад тэгээд явсан гэж үздэг. Маш олон одоо шалтгаан байдаг. За тэрний хамгийн гол шалтгаан нь ерөнхийдөө
энэ байгаа. Дээрэс нь бас ингээ хойшоогоо нүүлгдэх шалтгаан Мьянмар ч одоо болтлоо нэг цэргийн дэглэмтэй айгүй их асуудал үүтэй тийм. Энэ нэг 50 байж нэг заяа тавилангүй нэг арч. Заяа тавилан байхгүй хэцүү. Тэгээ эн чинь шан гэд үндэстэн нутгийн хойц гэдэг байгаа. Тэд нар одоо нэг опиум байгаа шүү дээ. Харда материал дээр дэлхийд хамгийн цэврийг тарьдаг байхгүй юу. Тийм учраас Мьянмарын засгийн газартаа маш олон жил байлцсан. Тэрийгэ зараад, дэлхийд зараад одоо алтан гурвалжин гэж үсэж байгаа шүү дээ. Мьянмарт шан үндэстэн опиума тариад Меконг мөрнөр Лаосоор дамжуулаад Таиландын Чонгмэ руу авчиад Таиландаас дэлхий рүү ингээд тардаг. Алтан гурвалжин гэдэг чинь гол шалтгаан тэр байхгүй. Тэрний чинь гол одоо хард амхийг одоо хийдэг газар нь энэ байхгүй. Таиландчуудад тэр чигээрээ л хард амхи. Ерөөдөө гол хойд хийж байгаа нь Мьянмарын хойдсон. Гэтэл эндээс ирээд байсан байна. Шан үндэстэн хамгийн цэврийн тэрдэг. Тэр чинь хүмүүс хийж тарьж болох л бахал гэхдээ тэр нэг ноу-хау тэнд байгаа байхгүй. Эскобараас их мөнгө олсон газар байна. Хүмүүс Эскобарыг General Motors-оос илүү баян болсон ард амиг зарж гэдэг бол доллар одоо шатаажсэн гэдэг шүү дээ. Шан үндэстэн бол 20-30 жил засгийн газартаа байлцсан эсэх байхгүй. Амар гой байгальтай. Тийм учраас хойшоогоо нүүлгэж байгаа шалтгаан олон шалтгаануудын нэг нь энэ. За тэнгууд нөгөө талд нь Рохинжа гэж нөхдөд байна шүү дээ одоо. Исламын шашинтай. Одоо Бангладеш дээр 150-200 мянган хамгийн том дөрвөстэй орн, дэлхийн хамгийн том дөрвөстэй орн Бангладеш байгаа нь Рохинжа нар. Мьянмараас дөрвж байгаа. Энэ хүмүүсийн чинь 70-аад оны үед статусгүй болгоцсон байхгүй юу? Рохинжа гэдэг үндэстэн байхгүй гэдэг. Тэнгууд эдгээр чинь эмнэлэг авахгүй, сургууль авахгүй. Одоо паспорт өгөхгүй гэсэн улсаас Мьянмарын газраас. Зүгээр чи хүмүүс гэж юм уу? Одоо энэ хүмүүсийг одоо юу гэж нэрлэмээр одоо статусгүй болгоцсон байхгүй юу? Энэ бол ямар нэг нийгмийн ямар амар шудраг ус юм. Шудраг бас. Тэгэл энэс ч болоод эдгээр чинь хоорондоо байлддаг. Тэнгүүл Рохинжа нар чи Мьянмарын засгийн газартай байлдана. Тэнгүүл нөө засгийн газар нь гинт орж ирэх нөгөөд чи бөөнөр нэчдэг геноцид хийдэг. Тэнгүүт Пакистан руу чаас дөрвж. Бангладеш руу дөрвж. Очиж Бангладеш руу дөрвөөд амьдрал хайгаа орж ийн тэгэхээр мөн хэцүү ээ. Мөн хэцүү тий. Одоо Ан Сан Суу Чи гэдэг нэг манай эрхлөөний эмэгтэй байгаа тий. Тэр чинь Рохинжа нарыг хятсан гэдэг шалтгаанаар гэр баринд орчиж байгаа байхгүй. Тэр минь ингээд нэр 20-с гарсан уу? Гараагүй хоо тэндэ байгаа бах. Тэгэхээр Мьянмарын асуудал бол ерөөдөө өөрөөсөө ч ойлгохоос. Энэ Мьянмарын асуудал бол маш хүнд одоо дэлхийн хамгийн хэцүү. Тий. Дэлхийн мис нь манай улсыг авраач гэж үйлжсэн юм шүү. Дэлхийн мисийн одоо тайзан дээр. Тайзан дээрээс тий. Үйлээд манай улсыг аварсан гэх юм байж тий. Тэгэхээр ямар хэцүү ус байд харагдаж байгаа шүү дээ. За ингээд 2007 онд Найпидо гэдэг шинэ нийслэлтэй болсон байдаг. За битүүрийн цаг үгээр өндөрж ингээд яг Бурунди улс сүүлд бол Бужумбурга гитэгээр өнүүлгсэн 2019 он те. За тэгээд Эквадорын гивнэ Малабаго Сьюдэд дела Пас руу ингээд хэрэгслийн шатанд явж байгаа. Индонезийн Жакарта Нусантара руу явж байгаа гэдэг маш олон жишээнүүд байна. Энийг дараа нь яриа те. Ялангуяа Индонезийн шиг бол айгүй гоё чи. Яг бол Индонезийн Ява аралч өөрөө маш олон том хотууд байдаг. Хүн амын төвлөрөл асар өндөртэй те. Вандунг, Сурабая, Жакартад 3 том хоттой. Тэгээд баг хүн амын. Тэр Ява чинь жижигхэн аль мөртлөө Оросоос их онтой байхгүй. Тэгээд боддоо. Зөвлөлт Оросын холбоонд явуулсан шүү дээ тий. Оросоос шүү дээ. Тий, Яваач. Манай нэг аймаг шиг л нөхөр байгаа шүү. Яаж бүр гээд бүр шоргол шиг шавж шиг шавж имтрэх нэ. Тэгээд дэлхийн Калимантан ч одоо 2 дахь том арал юм уу да тий. 3 дахь том арал юм байна. 3 дахь том арал Калимантанд байдаг Нусантараа руу ерөөдөө шинэ нийслэл нүүлгэж байгаа. Ерөөдөө ойшоогоо ихтэй жоохон тийм нүүлгдэг тохиромжтой газар хүн багтай эсрэг тий. Энэ минь гоё чинүүд бас байгаа. За энийг дараагийн дугаар дээр хэдүүлээр ингээд маш гоё сэдв сонгосон бас танд баярлалаа. Үнэхээр манай үзэгч сонсогчид ойлгосон баг. Манай Батзаягийн энэ газар зүй мэдлэг бол үнэхээр бүр ингээд супер ямар олон энэ нарийн тоонуудыг, хотуудыг бүр ингээд цээжнээсээ урсгаж байгааг ингээд харсан байхаа. Бүр яг ийм сэдвийг ингээд зайтайгаа ярьсандаа өнөөдөр бол үнэхээр бүр баясчлаа. Баярлалаа. За баярлалаа. Гэхдээ манай сэдвээс хүмүүс бэлдэж өгдөө шүү те. Гой зохиол бичигдэг. Манайх ингээд амар гой зохиолтой гардаг те. Энэ зохиолыг биччихсэн хүмүүстээ бас баярлалаа. За ингээд манай нэвтрүүлэг NTV-ийн золон Од Мөндөр радио 83.3 107 хос толгоноор та бүхэнд хүрж байгаа. Та бүхэн л авч үзээрэй. За нэвтрүүлгийн ивентчээр join мицэг юм байна. За манай цомрлог бол захирлна. За тэгээд 2 ивент штэ нэвтрүүлэг болгон маань явдаг нөгөө ивентч маань одоо Авандра буюу Экофлоу гэдэг батарей байгаа. Та бүхэндээ баярлалаа ингээд Од Мөндөр үргэлжилж байна. Баярлалаа. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа. 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.